За Алтан гэрэл сайдын өргөн барьсан эрүүгээр эрхийн шийдвэрлэх тухай хуулийн төслийг бид хэлцэж байгаа. За тэгэхээр сайд өөрчлөгдсөн учраас би засгийн газар сайдаас бол асуух боломжгүй байна. За ажлын хэсгээс асуулт асууя. Сайн зориг гишүүнээс асууя. За сайн зориг гишүүн сайн ажилласан байна. Ажлын хэсэг сайн ажилласан байна. За би сайн ажилласан гэдэгт нэг зүйлийг тодтогч хэлэх гэж байгаа нь энэ хуулийн төсөлд одоо Тэмүүжин бидний 20 гаруй жил тэмцээд арайч юу гэж ард нь гарсан шүүхээс дээжтний шүүхээс дооцсны шүүх рүү чиглэл өгдөг, буцаадаг, хугацаагүйгээр хүнийг хэлмэгдүүлдэг. Энэ хонглыг нураах хүрээнд хэргийг прокурорт буцаах үндслийг маш хязгаарласан. За энэ бол одоо 3 удаа хуульд хүчингүй болгосон, буцаахгүй болгосон. 3 удаа сэргээсэн энийг хонглийнхан парламентод нөлөөлж. Хамгийн сүүлд нам үйл харгалзаад энэ пүрэвд орж сандаг очир бид гурав санаачлаад одоо манай Цогтбаатар байнгын орон дарга ажлын хэсгийг ахлаад манай бетон гамбаа ах шөжин орлоо. Ингээд 3 гишүүн намуудын төлөөлөл ороод тэгээ Монгол Ардын нам Ардсан намын дэвшилтэд гишүүд санал нэгдэж 2023 онд шүүгээс энэ хэрэг буцаадаг явдлыг бол хязгаарсан. Тэгэхдээ зарим тохиолдлоор хэрэгүүдийг одоо хүртэл шүүх буцаагаал байгаа. Тэр буцааж байгаагийн үйлчлүүлэгч нь одоо энэ танхимд бас байгаа. Алтан уяг найдлаа гас эхлэж хэрэг нь шүүхэд дээд шүүхээс буцсан хүмүүс байгаа. Ганц л зарчим барьж байгаа. Гин буруутай бол нотол ялаагүй. Гин буруу нотлогдохгүй бол цагаатах, хүчингүй болох. Шүүх энэ мөрдөх алба болон прокурорын дутуу хийсэн ажлыг гүйцээдэг байгууллага биш. Өөрөө мөрдөн шалах, нотлох баримтыг цуглуулдаг газар биш. Мөрдөгч прокурорын шүүхэд авчирсан хэргийн үйл баримтын хүрээнд шийдвэр гаргах ёстой. За гэтэл харамсалтай нь манай Агийн сайд хэргийг прокурорт буцаах гэдэг энэ 33 дахь заалтан дээр 1-4-гээд энэ процессын ажиллагааг бүрэн хийгээгүй бол буцаана гэдэг заалт оруулж ирсэн байна. Бүрэн хийгээгүй бол өөрөөр хэлбэл мөрдөгч прокурорын дутуу хийсэн ажиллагааг шүүх гүйцэх энэ үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн заалт оруулж ирсэн. За энийг манай сайн зориг илрүүлээд үнэт зүйл зарчмынхаа талд зогсож энийг хасах санал одоо энэ ажлын хэсгээс оруулж санал хураалгах гэж байна. Тийм учраас би энийг дэмжиж байна. Ажлын хэсгээр энэ талаар юу гэж ярилцаж яаж шийдсэн бэ гэдгийг одоо хувь санаачлагчаас өөрчлөгдсөн учраас би ажлын хэсгээ ахлагчаас асууж байна. За ажлын хэсгийн ахлагч сайн зэрэг шүү хариулт өгье. За баярлалаа. Гэхдээ яг засгийн газараас өргөн барьсан энэ төслийг бол өнгөрсөн парламентын үед ерөнхийдөө улсын хурлын тогтоолоор чиглэл өгсөн юм билээ. За ийм зүйлүүдийг бас сайжруулж хуулийн төслийг өргөн бариар гэсний хүрээнд Алтан гэрэл сайд маань бол шуурхай ажиллаж бас оруулж ирсэн. Энэ дээр бол одоо өмгөөлөх эрхийг сайжруулах, за энэ хэрэг шийдвэр ажиллагааны явцад бас олон бас тодорхойгүй заримдаа эргэлзээтэй зүйлүүдийг сайжруулах чиглэлд байгаа боловч зарим одоо бас инквайри гишүүний асууж байгаа энэ 17 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа энэ хуулийн амин сүнс болсон зарим заалтууд бас эвдрэх одоо үзэл баримтлалын үед бас одоо зөрчилдөх ийм зүйлүүд бас ганц нэг заалтууд байгааг бид нар ажлын хэсэг дээр сайтар ярилцсан. За эргээд энэ саналуудыг ярилцахдаа шүүх, прокурор, мөрдөгч, за өмгөөлөх байгууллагуудын тал талын төлөөллүүдийн байр суурийг бол одоо сонссон гэдгийг бас улсын хурлын гишүүн инквайри танд бас хэлмээр байна. Гол асуудлууд бол яг л таны хэлж байгаа юмнуудыг би давтаж яриад байх уу. Хэрэг шийдвэр ажиллагаа ил тод, шуурхай. Эргээд энэ шүүхийн бас одоо мөн чанарын асуудал, хандлагын асуудал яригдаад байгаа. Бидэд яг үндсэн хууль болон бусад хуулиар заагдсан чиг үүргээ хуулийн өрөөнд хэрэгжүүлэх ёстой байтал шүүх маань илүү их одоо мөрдөн шалгах ажиллагаан руу хутгалдаж заавал нэг юмыг гүйцэлдүүлж орж ирээд
хүнийг ялах гад дайраад байдаг ч юм уу. Энэ мөрдөгч прокурорын бас дутуу хийсэн эсвэл одоо энэ зүйлүүдийг дөрөөлөөд бас юм чиглэл өгөх тал руу юмнууд бас хазаачих гээд байгаа мэрсэр одоо зүйлүүд бол байгаа нуугаад явах. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол одоо бас засаж залруулах чиглэлдээ бас ажилласан гэдэг хэлээ. Тэгээд мэдээж энэ шинэ хуулиар шүүхийн урьдчилан хилцүүлэг гэдэг зүйл байгаа. Урьдчилан хилцүүлэг дээр хэргийг одоо буцаах асуудлыг 3 үндслээр заасан байдаг. Хэргийг буруу тусгаалсан, шуугурлдааны нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгаа хийлгсэн бол хийлгэх шаардлагатай бол за мөрдөн ажиллагааны явцад эрүүгийн эргийг ноцтой зөрчсөн буюу яг инквайр гишүүний яриад байгаа тэр хавц зэрэгтэй бүрэн танилцуулаагүй гэдэг энэ үндслүүд өөрөө эндээ багтах ойлголт байгаа. Гэхдээ өмгөөлөгчдийн холбооныхаа болон хуульчдын холбооныхаа гишүүдийн дэвшүүлж байгаа саналыг бол би бүрэн ойлгож байгаа. Цаашдаа бас энэ эрүүгийн процессын хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тодруулах зайлшгүй шаардлага байгаа гэдгийг би бол протоколын хүрээнд зөвшөөрж байгаа. Энийг илүү их сайжруулад явъя гэдэг ийм зүйл байгаа. За хоёрдугаарт ерөн зүгээр энэ асуудлуудыг цаана шүүх эрх мэдлийн байгууллагад үл итгэх, за шүүх ерөөсөө л ингэчдэг гэдэг энэ олон нийтийн хардлагыг төрүүлээд байдаг учраас хэдүүлээ бас ажил чиг үүргийнхэн дагуу хуулийн өрөөнд ажиллаа хийдэг байх энэ хууль сахиулах тогтолцоог шахаж өгөхийн тулд эдгээр энэ саналуудыг бас гаргаж ирж байгаа. Ажлаа хийдэггүй субъектив байдлаар хандчаад шүүх рүү алдаагаа түлхээд шүүх нь одоо бас гарцаагүй байдалд орчдөг ийм тохиолдлууд бас амьдрал дээр байдаг. Тэгэхээр хаана хариуцлагатай байх. За Одсрынгийн Номын Чимэг гишүүн. Асуулт асууя.